Голомт банк харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэн улс орон даяар салбарын тоог нэмэгдүүлж байна. Энэ хүрээнд сонгон хайрхан дүүрэгт шинэ салбараа нээж харилцагч олондоо банкны бүх төрлийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэх боломжийг олгожээ. Голомт банкны шинэ салбарын нээлттэд банкны удирдлагууд толбогдох албаны хүмүүс бизнесийн байгууллагууд болон харилцагчдын төлөөлөл оролцлоо. Шинэ салбар нь сонгон хайрхан дүүрэг иргэдэд мөн бүх харилцагчдад банкны үйлчилгээг ойртуулж шуурга хүргэх зорилготой. За Голомт банкны үйл ажиллагаа өргөчөнд тэлж харилцагчийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. За үүнтэй холбоотойгоор Голомт банк нь сүүлийн жил хагас хугацаанд салбар нэгжийн тэлэлтийг маш идэвхтэйгээр хийж хэрэгжүүлж явж байгаа. За одоогийн байдлаар 10-аад нэгжийг шинээр байгуулсан бол нийтдээ 25 орчим нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлэх талбай нэмэх ажлуудыг бол зохион байгуулсан байна. За 25 онд мөн ялгаагүй бид нар цаашдаа эдгээр ажлуудаа үргэлжлүүлэн ажиллаж байгаа. За өнөөдөр Драгон салбар маань үе талгаа нэхэд бэлэн болсон байна. За тэгээ харилцагчд үйлчлүүлэгч та бүхэн Драгон салбараар 5 дахьтай үйлчлүүлээрэй. Шинэ салбар нь банкны олон төрлийн үйлчилгээг нэг дороос 5 дахьтай орчинд хүргэн шуурхаа хүргэх боломжоор хангаж байна. Банкны удирдлага шинэ салбарын нээлтэн зориулж амжилттай зохион байгуулалттай үйл ажиллагаа хийж иргэдэд илүү тохиромжтой үйлчилгээ хүргэхээ илэрхийллээ. Голомт банк маань бол би хувийнхээ үүднээс ч гэсэн байгууллагын үүднээс ч гэсэн Голомт банкыг л ашиглаж явдаг. Яг гэвэл үйлчилгээ хурдан, шин шилэг, мэдээлэл хүргэж идэг. Одоо сая гэхэд Apple Pay-ийг нэвтрүүллээ те. Иймэрхүү шинэлэг үйл ажиллагааг байнгын нэвтрүүлж явж байдаг тал дээр нь бол ерөөхдөө их баяртай байд юм аа. Голомт банк 2024 онд Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 5 шинэ салбар нээж үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлсэн бөгөөд энэ жилчгсэн салбарын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Банкны шил салбар нь даваагаас баасан гарагт өглөө 9-өөс оройн 17 цагийн хооронд харилцагчдад үйлчилж банкны бүх төрлийн үйлчилгээг түргэн 5 дахьтай орчинд авах боломжтой юм аа.